Бид бүхэн амьдралынхаа туршид хүн хөнгөн байдлаар өвдөж байдаг. Тэгж өвдснийхээ дараач дахин өвдөхгүй тулд аль болох өөрийгөө эрүүл чирэг байлгаж дахин өвдөлт мэдрэхгүйг хичээдэг. Тэгтэл зарим төрлийн өвчнүүд яг хүнийг зоохоос гадна супер гэмээр чадал өгдөг байвал яах вэ? Яг л нөгөө супер баатартай кинон дээр гардаг шиг. Хэрвээ энэ асуулт тань сонирхолтой санагдаж байвал наашаа ойртоо суугаарай. Яагаад гэвэл өнөөдөр имчилгээрээ та хэддээ хүнд супер хүч чадал өгдөг өвчнүүдийн талаар ярьж өгнө. Учир нь өвчин болгон адилхан шүү дээ. 1. Булчиндаа болгодог өвчин. Дэлхий дээр заримдаа хүмүүс хог шиг төрөлхийн булчин шүрмэстэй төрдөг. Харин тэдгэр хүмүүсийг ангаах ухаанд мистонитас үүдэлтэй булчингийн гипертрофи гэж нэрлэдэг. Энэ төрлийн өвчтөн хүмүүс нь энгийн хүмүүстэй харьцуулбал ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийхгүйгээр 2 дахин илүү булчин хүчтэй байдаг байна. Бидний биеинд MSTN гэдэг ген байдаг. Энэ ген миостатын хэмээх уургийг үйлдвэрлэдэг бөгөөд миостатын нь ерөнхийдөө хүний биеийн булчингийн өсөлтийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл хүний булчингийн хөгжлийг хязгаарлаж байдаг тормоз гэх юм уу та. Гэвч зарим хүмүүс энэ ген байдггүйгээс болоод булчин хязгааргүйгээр өсөж энгийн хүнтэй харьцуулбал илүү их булчинтай болж нэлээд бяртай болдгоо. Хэдий дажгүй сонсогдож байгаа ч гэсэн энэ төрлийн өвчин дэлхийд бүр маш ховор тохиолддог. Бүр одоогийн байдлаар 10-аас цөөн ийм төрлийн өвчтөн хүмүүс байдаг гэд боддоо. Энэ төрлийн мутацтай хүмүүс заримдаа энгийн хүмүүстэй харьцуулбал олон давуу талууд үүсэж булчин өвчин болоод хөгшрөлтөд илүү тэсвэртэй болдгоо. Бүр бусдаас илүү хурдан гүйж хөдөлж чаддаг байна. Гэвч булчингийн хяналтгүй өсөлтөөс үүдэж энэ төрлийн өвчтөн хүмүүс зүрх амьсгалын системд нь илүү их ачаалал авч их хэмжээний хоол хүнс хэрэглэх шаардлагатай болон эмч болоод эмнэлгийн хяналтанд тогтмол байх шаардлагатай болдог. Эрдэмтэд ч уг уураг дутагдах үзэгдлийг ашиглан хөгшрөлтийн эсрэг эм булчингийн өвчний эмчилгээг гарган авахар ажиллаж байгаа гэж. Мөн энэхүү өвчнийг илүү гүн судлавал хүний биеийн хязгаарыг ч тань мэдэх боломжтой гэн шүү. 2. Супер ой ухаан. Заримдаа бид найз нөхөд болон хайртай дотны хүмүүсийнхээ хийсэн муу болоод гомдоосон зүйлийг голдоо орт сансан байдаг шүү дээ. Угаасаа хүн гэдэг эмзэг байна л доо. Тэгтэл тэр байтугай хийсэн бүх зүйлийг нь болоод үдсэн харсан бүхнээ сандаг супер хүн байвал яах вэ? Бас тэр нь өвчнөөс үүдэлтэй гэвэл үнэхээр хачиргалтай санагдаж байгааз. Тэгвэл энэ төрлийн эмгэгийг гипертимез хэмээн нэрлэдэг аж. Ердийн хүмүүс чухал үйл явдлыг тодорхой сандаг. Гэхдээ гипертимезтэй хүмүүс өдөр тутмын жижиг зүйлсийг хүртэл санаж чаддаг байна. Хэрв та тийм эмгэгтэй хүнтэй тааруул чи чинь 2015 оны 3 сарын 12-ны 17 цагийн орчимд юу хийж байсан бэ? Шууд танд хинтээ хамт юу хийж байсан, ямар сэтгэл төрсэн талаараа төвөггүй ярьж чадна. Амар гоц. Гэвч энэ төрлийн эмгэг нь мөн л өмнөх эмгэгтэй адил маш ховор бөгөөд одоогор дэлхийд даяар ердөө 100-аас 100 хүнд л ийм төрлийн эмгэгтэй хэмээн бүртгэгдсэн байна. Эрдэмтэд яг ямар шалтгааны улмаас өвчнүүдийн ой ухаан ингэж сайжирдгийг бүрэн тогтоож чадаагүй байгаа ажээ. Гэвч зарим төрлийн судалгаанд дурдсанаар эдгээр хүмүүсийн тархины үйл ажиллагаа нь энгийн хүмүүстэй харьцуулахад өөр байдаг ба ялангуяа дурсамж хадгалах, боловсруулах хэсгүүд нь идэвхтэй байдаг байна. Иймд тэд мэдээллийг автоматар өөрсдийн хүсэлгүйгээр санаж авдаг байна. Яг л компьютерийн автоцэв шиг. Хэдийгээр уг эмэгтэй хүмүүс олон давуу тал байдаг ч мөн сул талтай. Давуу талаас нь дурдах юм бол уг эмэгтэй хүмүүс нь өөрсдийн амьдралын түүхийг бүрэн санаж чаддаг ба хуучин найз, сургуулийн үе, гэр бүлийн дурсамжийг нарийн ширийн зүйлсийг хүртэл сандаг байна. Дээрээс нь супер санах ойгоо ажил, сургууль, амьдрал, хичээл дээр ч төвөггүй ашиглана. Гэвч үүнээс үүдээд үүсэх сул талууд бий. Эдгээр хүмүүс нь өөр тохиолдсон бүхий л муу муухай зүйлсээ бүгдийг нь сандаг ба гомдол, уур хилэн, гуниг зэрэг сөрөг сэтгэлүүд нь тэдэнтэй удаан хугацаанд үлддэг гэжээ. Өөрөөр хэлбэл тэдний хэн нэгэн гомдоох, доромжлох, муугар харьцсан бол жилийн дараач тэр мөчийг санаж чаддаг байна. Мөн үүнээсээ үүдэж эмэгтэй хүмүүс нь химийн харилцаанд ороход томоохон хүндрэлтэй нүүр тулдаг гэжээ. Жаахан гунигтай ч юм шиг. Хэдийгээр анагаах ухааны үүднээс гипертимез нь өвчин биш харин тархины өргөм сонслог хэмээн тооцогдогч зарим тохиолдолд сэтгцийн эрүүл мэндэд нөлөөж болдгоо. Үүнээс үүдээд зарим хүмүүс стресс, сэтгэлийн хямрал үүсдэг ба тэдэнд тусгай дэмжлэг зөвлөгөө хэрэгтэй болдог гэжээ. Хэдий энэ төрлийн эмгээг нь супер хүч чадалтай мэт санагдаж байгаа ч заримдаа хүнд дааж давшгүй ачаа болдгоо. Учир нь бүх зүйлийг санаж амьдрна гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Тийм учраас заримдаа аливаа зүйлсийг мартаж ардаа үлдээх нь илүү амар байдаг. 3. Гоц ухаантны хам шинж. Өнөөдрийн манай нийгэмд олон төрлийн салбарт маш гайхамшигтай гэмээр гоц авьяастай хүмүүс олноор байдаг. Тэдний зарим нь авьяас бэлгийг он удаан жилийн турш хөдөлмөрж байж олж авдаг бол зарим нь төрөлхийн авьяастай байдаг. Тэгвэл заримдаа уг авьяас нь өвчин эмгэгээс үүдэлтэй байвал яах вэ? Савн синдром нь зарим хүмүүст байдаг онцгой төрлийн эмгэг юм. Энэ эмэгтэй хүмүүс ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байхын зэрэгцээ тодорхой нэг салбарт гайхалтай авьяастай байдаг. Түүнчлэн энэ төрлийн синдром нь ихэвчлэн аутизм эсвэл бусад хөгжлийн эмгэгтэй хүмүүс тохиолддог байна. Савн синдромтой хүмүүс нь дараах салбаруудад гайхалтай чадвар үзүүлдэг. Математикийн салбарт уг синдромтой хүмүүс маш хурдан нарийн тооцоо хийж чаддаг ба зарим нь бүр он сар өдрийг ч тооцоолох чадвартай байж таны хэлсэн өдөр ямар гариг болохыг төвөггүй хэлж чаддаг. Харин урлагийн салбарт уг синдромтой хүмүүс нь нэг удаа харсан зүйлээ нарийн ширийн зүйл хүртэл дахин зурж чаддаг ба эсвэл ямар ч сургалт авалгүйгээр гайхалтай баримлууд бүтээдэг байна. Дээрээс нь хөгжмийн салбарч савнгийн синдромтой хүмүүсийн дуу хөгжмийг нэг удаа сонсоод л дараа нь ямар ч асуудалгүй дахин тоглодог гэж. Гэсэн ч энэхүү синдром нь маш ховор байх тохиолдол байдаг. Бүр ховортой 1 сая хүнд нэг л синдромтой төрөх аж. Савнтын синдромтой хүмүүсийн тод жишээ бол алдарт Rain Man буюу Борооны хүн киноны Kim Peek гэх дүр байдаг шүү дээ. Бас сайн доктор буюу Good Doctor цувралын Sean Murphy гэх аутизмтэй мэс засалчийн дүрийг онцолж болно.
4. Өвдөлт мэдэрдэггүй хүн. Хэрв та өвдөлт мэдрэхгүй болно гэвэл хэр сонсогдож байна да? Учир нь зарим хүмүүс огт өвдөлт мэдэрдэггүй төрдгөө. Энэ төрөлхийн өвдөлт мэдрэхгүй байхын байдлыг шинжлэх ухаанд буюу төрөлхийн анализ гэж нэрлэдэг. Хэдийгээр энэ анх сонсоход супер хүч мэт санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ маш аюултай эмгэг юм. Тэгвэл энэ хүмүүс яагаад өвчин мэдэрдэггүй вэ? Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ генетикийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж магадгүй ба өвдөлт мэдрэх мэдрэлийн мэдрэлүүд нь угийн ажиллагаагүй байдаг гэж. Хүчтэй зохиол, шатаавал зүсвэлж, өвдөлт мэдрэхгүйч халан хүйтэн зэргийг бол мэдэрч чаддаг байна. Дээрэс нь энэ төрлийн эмгэг нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг байна. Жишээ нь зарим хүмүүс бүрэн өвдөлт мэдэрдэг бол зарим нь хэсэгчсэн байдлаар зарим газартаа өвддөгч, зарим газартаа өвдөлтийг мэдэрдэг байна. Мөн энгийн хөнгөн өвдөлтийг мэдэрдэгч хүнд өвдөлтүүдийг мэдэрдэгч хүн байдаг гэж. Хэдийгээр аль нэг өвдөлт нь зөөр мэдрэхгүй байна гэдэг нь дажгүй сонсогдож байгаа ч гэсэн үнэн хэрэгтэй. Үнээс үдэж зарим аюултай байдлууд үүсдэг. Жишээ нь өвдөлт нь хүнийг жинхэнэ гэмтгэс сэрэмжүүлдэг атал өвдөлт мэдрэхгүй болчвол халуун юмд гараад үлж байгаагаас мэдрэхгүй нэгэ боддоо амар гоц. Дээрээс нь бидээ байгаа аливаа зөөрийг та мэдрэхгүй байснаар би дотор чинь ямар нэгэн өвчин эмгийг орвол түүнийг ч мэдрэхгүй байх гэсэн үг шүү дээ. Бүр яс чинь хугарч шагаач нь мултарч байсан ч юу ч мэдрэхгүй нэхэр бас амар биш гэж үү. Уг төрлийн хүмүүс нь аюулгүй байхын тулд өөрсдөндөө онцгой анхаарал хандуулдаг ба тогтмол эмнэлгийн хэлтэнд байдаг гэж. Одоогийн байдлаар уг өвчнийг эмчилж чадах юм гараагүй ч шинж тэмдгийг бууруулах юм. За мөн зарим тохиолдолд мэс ажиллбар явуулж болдог юм шүү. Эцэст нь өвдөлт бол хүний биеийн маш чухал механизмуудын нэг бөгөөд хэдийгээр өвдөн заримдаа зовлонтой амар мэт боловч үнэндээ өвдөл биднийг хамгаалж байгаа нь чухал тохиом шүү дээ. 5. Эрт уншдаг хүүхдүүд. Уншиж бичиж сурна гэдэг бол бидний хүүхэд насны маш чухал чадвар бөгөөд уншиж бичиж сурна гэдэг нь нэг ёсны цусгүй юм байдаг шүү дээ. Гэвч зарим хүүхдүүд их эрт бага наснасаа төвөггүй уншаад бичиж сурчдаг. Хэдий нэг талаараа энэ давуу тал мэт боловч заримдаа энэ нь эмгэгээс үүдэлтэй байдаг байна. Гиперлексия бол хүүхдүүд ерөнхий хүүхдүүдээс хамаагүй эрт заримдаа 2 наснасаа өмнө унших чадвартай болдог онцгой байдал юм. Эдгээр хүүхдүүд нь өсөх тоонд маш их сонирхолтой байдаг гэжээ. Уг өвчний онцлог шинжүүдийг дурдвал уг эмэгтэй хүүхдүүд нь 1 юм 2 настайдаа л өсөх тоог ойлгож ном унших их дуртай болдог байна. Гэвч уншиж чадж байгаа ч ойлгож байгаа гэсэн үг биш юм байна. Уг төрлийн эмгэгтэй хүмүүс нь хэдий наанаа уншиж байгаа мэт боловч цаанаа харин хэл ярианы хөгжил нь удаан явагддаг байна. Өөрөөр хэлбэл уншаад байгаа боловч нийгэмтэй харилцаанд орж өөрийгөө илэрхийлэх чадвар муутай гэсэн үг юм. Гиперлексийн шалтгааныг яг сайн тодорхойлж чадаагүй ч эрдэмтэд удамшил болоод тархины хөгжлийн бүтцтэй холбон авч үздэг. Бүр зарим тохиолдолд аутизмын нэг хэлбэр хэмээн үздэг байна. Эдгээр хүүхдүүд нь байнгын тусламж дэмжлэг хэрэг болдог бөгөөд хэл заслын эмч ба сэтгэл зүйч боловсролын мэрэгчлэн зэрэг хүмүүс байнга хэрэг болдог. Тийм энэхүү үзэгдлийг магадгүй илүү өвчин гэхээс илүүтэйгээр тархины онцгой төрлийн хөгжил гэвэл зохимжтой баха. 6. Олон хөл гартай хүн. Хүн заримдаа 2 гар, 2 хөлж багтах тохиолдол байдаг. Тэгвэл амьдрал дээр хүнийг олон мөчтэй болгодог өвчин байдаг гэвэл та идэх хүн. Полимели бол хүүхд төрөхдөө ердийн гар хөлөөс илүүтэй мөчтэй төрдөг ховор удамшлын эмгэг юм. Энэ ихэвчлэн ургийн хөгжлийн үед эмбрионы үүсэх шатанд гарч буй алдаанаас үүсдэг байна. Уг эмгэгийн үед хүүхдүүд нэмэлт гар эсвэл нэмэлт хөл зэрэг нэмэлт мөчтэй төрдөг гэжээ. Гэвч эдгээр мөчүүд нь ихэнх тохиолдолд бүрэн бос хөгжөөгүй байдаг. Уг эмгээг нь 150 мянгаас 500 мянган төрөл тутамд нийт тохиолддог ба дэлхийд даяар жилд хэдхэн тохиолдолд бүртгэгддэг гэж. Ихэнх тохиолдолд уг эмгэгтэй төрсэн хүүхдийн илүү мөчийг эмчнэр мэс заслын аргаар авдаг боловч хүүхдийн ерөнхий эрүүл мэнд эсвэл нэмэлт мөчний байршил хэмжээ зэрэг нь чухалчлан авч үздэг. Зарим соёлд полимелтэй хүүхдийг тэнгэрлэг эсвэл онцгой хүчин чадалтай гэж үздэг. Ялангуяа энтхэгт Лакшми Тата эмэгт нэртэй 4 гар 4 гөлтөд төрсэн охины тухай алдартай тохиолдол байдаг бөгөөд түүнийг бурхны хувилган дүр хэмээн авч үздэг байна. Полимелийн ховор боловч эмчлэх боломжтой өвчин бөгөөд орчин үеийн ангаа ухааны хөгжлөөр ихэнх тохиолдолд амжилттай засч чаддаг болсон билээ. Гэхдээ үүнд хамгийн чухал нь эрт илрүүлж зөв эмчилгээ хийх явдал юм. 7. Гам мөчний хам шинж. Хэрвээ хизээ нэгэн цагт таны биеийн яс хугаршгүй бат бөх болчвол яах вэ? Ёстой амар санагдж байгааз. Тэгвэл TDO синдром нь ясны хөгжилд нөлөөж тэдгэрийг бат бөх болгодогч хүний шүд үс зэрэгт цөргөөр нөлөөлдөг ховор төрлийн удамшлын өвчин ажээ. Энэ өвчний хамгийн гайхамшигтай шинж нь ясны нягт байдал ихсэж юр бусын хүчтэй яс үүсдэг явдал юм шүү. Уг өвчний үед хүний ясны нягт ихсэж ердийн яснаас 2-3 дахин бат бөх болдог ба яг л X-Men киноны Wolverine шиг болдог гэсэн үг юм. Гэвч уг өвчнөөс үүдэж шүдний бүтэц маш хэврэг болдог ба амархан эмтэрч эрт ундаг байна. Бүр өнгөнч амархан уурдаг юм шүү. Уг эмэгтэй хүмүүсийн үсэн мөн сэрэг цайвар дөнгөтэй байдаг гэжээ. Амархан хугарч гэмтдэг ба хумсан ч мөн хэлбэргүй амархан гэмтдэг гэж. Хидээр уг төрлийн өвчтэй хүмүүсийн ясны бүтэцэнд бат бэх байдаг боловч шүд үс хумсандаа тогтмол анхаарал хандуулахгүй болохгүй байна. Мөн зориулсан эмчилгээ байдаг ба уг эмэгтэй хүмүүс нь шүдний үзлэх тогтмол орж кальц, витамин зэргийг тогтмол хэрэглэдэг байна. Ингээд энэ удаагийн дугаараар танд супер хүчтэй болгодог өвчин эмгэгүүдийн талаар дурдлаа. Дараагийн дугаараар бас нэгэн сонирхолтой сэдв орно шүү. Лайк, subscribe дараад сэтгэлдээ бичээд хүлээж байгаарай. Утга утгагүй.